ертөнцийн тухай бодсон нь. Дүшмэл жамбаа алсыг зорин их замд гарч явах зураа. ертөнцөө гэдэг бас хачиг юм да гэж бодов. Уулын цаана уул, усны цаана бас ус гэдэл барагдана гэж байдгүй хачиг юм да. Энэ газар нутгийг сэлж уралсан хүн ер нь их тэнэг хүн байж шүү. Очиж богдын хүрээг тийм хол хийх гэж байх уу? Энэ уулын цаанал байсан бол болох байж тээ. Үгүй тэгээд усыг газар доороос гардгаар хийсний нь яана. Миний бодлоор бол ус гэдэл домбод усгийн хамт тэнгэрээс гот хийж байх ёстой шүү дээ. Тэнэг гэж. За одоо яа гэх вэ? Богдын хүрээ ойрхон байсансан бол би аль хэдийн гүн юм уу? Түшээгүн болж амжсан байх шүү дээ. Гэхдээ энэ надад муу болохгүй. Яагаад гэвэл ийм хол газар явж энэ олон уул усыг туулж даа хүрээ орсон хүн надаас өөр байхгүй болохоор богд эзэн сойрхож хамгийн өндөр цол хэрэгмийг надад хайрлах нь дамжиггүй. ертөнцид би юуны ачаар хошуу ноёны айг болж төрвөө. Тэгээгүйсэн бол энэ албатай салбтай хоёр шиг тэнэг амтан болох байсан байх шүү. Би одоо богдод бараалгаад хүн ноёнтон болохын хамт бүх хошуу отог миний өмнө нахилцах болно. Тэгэхэд намайг энэ дэлхий даах болов. Тэр үед энэ муу албатай салбтай хоёроор юу хийх вэ? Оронд нь ухаантай түшмлэр дархан хяага хийн. Гих зэрэгээр бодоод манжамбаа. Хөөе салбтай, тамхи асаа гэж захирав. Өнөөхөн тамхийг насааж өгөөд эзэндээ залбирэн мөргөөд эзэн түшмлээ. Даа хүрээ чинь хол байна уу гэж асуусанд газрын мухард байдаг юм гэж Жамбаа ихэмсгээр хариулав. Газар гэдэг чинь бас явсаар байгаад мухарчдаг байх нэ гэж бодоо салбтай нь дүршмэл минь өршөө. Даа хүрээнээс цааш газар дэлхий гэж байна уу гэж асуусанд дүршмэл Жамбаа ийм өгүүлрүүн даа хүрээнээс цааш өдөрдөө морины бэлчээр хүрхгүй газар яваад тэнгэрийн хаяан тулдаг юм мэдв. Би тэр жил долоогоо шууны дан шиг наадамд очиж байх та. Нэг өдөр чөдөртэй морой хайж яваад тэнгэрийн хаяанд тулчихсан юм. Тэгээд тэнгэрийн хаяаг дашуураараа дэлдэж үтсэнд түн гэж дугарч байсан. Мэдв? Ингэхлээр манай хошууд надаас өөр газрын мухар тэнгэрийн хаяанд хүрсэн хүн байхгүй гэдгийг мэдэж ав гэж дүшмэл Жамбаа айлдаад хоёр гараа дээш өргөн богд эзнийхээ төлөө залбирсанд албатай салбтай хоёр зарцсан илгээ хөшл инээж асар басар нохойн гаслан хуцав гин. Тэгээд үнэн шударгыг хүндэтгдэг хоёр зарцсан эрхэм дүшмлийнхээ айлдвар ивэл намжлан байж тэмээний бүхнөөс өлгөөстэй байгаа лонхтой архинаас эзэндээ аяглаад Жамбааг баахан өгдөөж сонин юм яриулъя гэж шийдээд эзэнтэн минь хоёр муу тэнэг зарцтай ертөнцийн сониноос ярьж хайрлах болов уу хэмээн мэхийн ёслов. Бидний сувг та бүхэн таалагдсан бол лайк, subscribe дарж биднийг дэмжээрэй. Ингээд дараа уулзлаа. Түр баяртай.